Та бүхэндээ болсон болоогүй зүйлээс сэтгүүлсэн зүйлээ ярьж өгье. Дэлхийн хамгийн аимшигтай 10 газар. 1-р Филадельфи дахь метрийн ангаа ухааны түүхийн музей нь жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн нэмж нарыг бэлтгэн сургах цогцлборт байдаг энэ музей биологийн галж олдуруудаар алдартай юм байна. Тэнд маш олон тооны арга яс байх бөгөөд тэдэн дунд элдв янзаар бүрэлдэж бий болсон Сиамын эхрүүдийн голчлон 2 долгоотой хүүхэд элгээрээ холбоотой их хэрэгчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гин. 2-р Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх цэргийн бааз. Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гин. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жек Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн Европын шүрэн арлын гол үзмэр болсон цэргийн баазыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонх нь харамсалтай нь хүсэл шунлынхаа золиос болж буйж. 3-р Мексик улсын нийслэл Мехико дэх Сонаро хэмээх элбийн зах. Жижиг бөхчим тасалгаануудад суун $10 хүмүүсийг ядуу зүдүү байдлаас ангижруулах, эхнэр нөхрийг эвлэрүүлэх зэргээр хувь заяаг нь тэгштгэж өгөхийг амладаг мэрэгч төлөгчдийг Мехикогийн чөтгөрүүд гэдэг байна. Тэднийг хэдий энэ нэрийдэж зэвүүцэгч орон нутгийн төдийг дэлхийн өнцөг булан бүрээс зочин гүйчин зорж хаширдаггүй гин. Чөтгөрүүд хувь төөргөө харуулсан хүмүүст заслыг нь зааж өгөхдөө хүний хар нүднээс бусдыг худалд нь элдв амьтны чихмэл, могоон хор, мэлхий, гөрвөл зэрэг шувуу гэд худалдахгүй юм үгүй. Нэгэнт тэдэнд хандаж юм асуусан л бол ав хий гэсэн болгоныг гүйцэлдүүлэхгүй бол аюул нүүрлэнэ. 4-р Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал. Тэнд чулуугаар зүсэж хийн газарт суулгасан том мянгаад жилийн настай хөшөөнүүд байх аж. Хүн чулуунд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагууд буруутай мэт тэнгэр ширтэн зогсно. Тэднийг бүтээн байгуулсан хүмүүс хаашаа алгуулсныг зөвхөн тэд л мэдэх. Энэхүү 21 метрийн өндөртэй 90 тонн жинтэй хөшөөнүүдийн хийж холцын нууцыг хинч мэддэггүй гин. 5-р Луизиана дахь Манчикийн намаг. Нью-Орлеаны ойролцоо байдаг уг намгийг хэв үзэгдлийн гэж нэрлэдэг байна. Энэ намагт 20-р зууны ихээр дайн самууны хөлөөр орлогдож ирсэн нэгэн бүсгүй амиа игүүтгснээс ахуулаад олон хүн ясаа тавьсан гэж үздэг байна. Шувуудын оршуулгын газарч гэж нэрийддэг. Энэ намгийн амгалан тайван байдлын хаяа хөвөн гарч ирэх хүний хөөрл эвддэг гин. Хөөрнүүд олон жилийн өмнөх байх авч жуулчдын шин махч хаяа таарах гин. 6-р Парис дахь хүний ясан хонгил. Энэ нь хотын доогуур 187 км үргэлжлэх хүний ясан хонгил бөгөөд зөвхөн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мөч толгоон гавлыг яг л агуулхад бараа хураасан луга өрсөн. Агаар хуурай юр бусын зүйл байгааг мэдэрхүйц өвөрмөц орчин. Энд янз бүрийн бичвэр олон ялангуяа Францын хөрөнгөтний их үсгэлийн үеийг дийлэнхэн байдаг байна. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлхэ болсон тэр үеэс ийм байдалтай байгаа аж. 7. Винчестерийн байшин. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Хосе хот дэх Элбэд хэмээх зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл бүхий байшинг Винчестерийн байшин гэдэг байна. Адал явдлыг эрхэмлдэг, хэв зүгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын ч хөлсийг чихрүүлдэг энэ байшинг хэрхэн барьсан нуузыг одоо хэрхэн ч тайлбарлаж чаддаггүй гин. Хаалга нь үргэлж савж байх хаалганууд хэн нэгний тасралтгүй алхах чимээ
энтэн цүүмэлзэж харагдах дүл байс хийгээд өөрөө эргэх хаалганы бариулгээд тэнд учир нь ойлгох нууц олон аж. 8 дугаарт Эдинбургийн Мэри Кингийн аимшиг. Эдинбург хот дах 17 дугаар зууны аимшиг тахал өвчний улмөр үлдсэн дүнсгэр саарл хэдэн годомжийг дэлхийн аимшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид тэнд явж байхад хөл гараас үл үрзэгдэгч нэгэн зүйл татах шиг болдог гэж 1645 онд тахал өвчнөд нэрвэгдсэн эцгийнхээсээ өнчиж хоцорсон бяцхан охины сүнс гэж үздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хүн оюун санааны тайлбардашгүй ертөнцид нэвтрэх хүсэлтэй хүмүүс зориулсан шин том байшин барьж жуулчдыг олноор хүлээж авдаг болжээ. 9 дугаард Сицил дах Телемийн Ширет ламын сууз. Идүүгээ хідвэнээ нурж өв сургамал бүрхсэн Алистер Кроули хэмээх ламын амьдарч байсан чулуун байшин хар хүчний ижидийн нэгэн үлгий байсан аж. Хүсснээ л хий хэмээн тунхагладаг Кроули газар тэнгэр тамийн ертөнцийн заагт хүмүүсийг зугаацуулдаг шиддтэн байсан тухай яриа домог болжээ. Энэ яриа үнэн эсхийг нотлохоор кино найруулагч Кеннет Энжер 1945 онд ажиллаж эхэлсэн ч тэр даруйдаа учир бүтээлгээр нас барсан юм байна. 10 дугаард Украины Чернобыль. Украин дахь Чернобылийг аимшигын газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан станц дэлбэснээр хэдэн 10,000 хүн орон гэрээ хайж явснаас үүдсэн ундуу сундуу байдал тэр чигтээ аимшигыг санагдуулдаг гин. Угаалгүй өргсөн сав суулга уншиж байгаад өргсөн сонин энд тэнд хөглөх хүүхдийн тоглоом онгорхой чахрах хаалга энэ бүхэн айдас төрүүлдэг юм байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Subscribe дараарай.